Манайхны ажлын офстэл энд байна. За одоо ингээ гарна. Шинэ Монгол 5-ны Б1 давхарт манай ажлын офс ажиллаж байгаа. За энд маань бол ингээ салон ажилладаг. Намайг байхгүй ч гэсэн эндээс бас өрөө асуух боломжтой байгаа. 5-ны яг энэ гудамжинд байна. Энэ ингээ хажууд нь ингээ гүрэн ресторан байгаа. Яг ийшээгаа ингээ харахаар 2-3 гар утасны дэлгүүр байгаа. За тэгээд яг энүүгээр ингээл орчихноо гэсэн үг. За гадна талаас яг энэ харагдчих юм байна. Шинэ Монгол 5 Б1 давхар гэд. За ингээд манай өрөө байна. Энэ хөөрхөн гэр бүл байж байгаа явсан. Өнөөдөр явсан байгаа. Энэ хөөрхөн цэвэрлсэн байна гэд. Манад ирсэн хүмүүсүүд ингээ бүгдийг хөрхөн цэвэрлээд ямар цэвэрхэн ингээ өөрчлөсөн талархал илэрхийлээ. За ийм хөөрхөн гэр бүлийн ингээд обстэл түрээслүүлдэг байгаа. Ингээд сараар болон өдрөөр 7 хоногор гээд ингээд түрээслүүлдэг байгаа. За тэгээд муу мэдээтэй. Гэт миний пэйжийг ингээд одоо ингээд ашиглах боломжгүй болсон. Одоо ингээд Facebook маань ерөнхийдөө одоо ингээд янз бүрийн мэдээлэл оруулахаар одоо ингээд хүнд ингээд нөгөө мэдээллүүд маань ингээд хүрэхгүй ингээд болгоцсон байна. Тэгээд ерөнхийдөө амар юм муухай одоо террорист одоо баг юм халдлага одоо эн чинь баг юм одоо хүний одоо хөдөлмөрийг одоо амар муухай юм шууд ингээд болиулж штэ манайхаа. Тэгээд амар муухай байна. Ингээд ерөнхийдөө чөдрөөс хойш ер нь бол амар тийм сэтгэл зүйн байдал амар хэцүү байна. Би 10 хоног ерөнхийдөө Facebook-ыг хүлээж ингэж байсан. Тэгээд угаасаа ингэж ямар мэдээлэл хүрхэхгүй байгаа. Тэгээд та нар маань миний ингэж YouTube-ус угаараа ажлаа хийхээр болж байгаа. Тэгээд энэ Facebook гэдэг зүйл чинь өөрөө амар муухай юм байна. Ямар нэг юм хамгаалт байхгүй. Зүгээр л сайн мууг нь ялгаж мэдэхгүй тэгэл нэг хүн мэдээлэл явангуут одоо тэрийг харангуутаа репорт хийгүүт нөгөө хүн нь ингээл шууд ингээ террорист хард нөгөө нэг халдлаганд ингээ хүрч явах жишээтэй. Одоо миний хувьд бол амар муухай байна. Тэгтээ амар ингээ өвчин зовлон биш юм чинь надад бол нэг тийм томор нөлөөлөхгүй л дээ. Өшөө илүү одоо ингээ Facebook YouTube суугаараа ингээ хүмүүст мэдээлэл хүргэн угаасаа амар тийм Facebook гэдэг зүйл чинь амар юм угаасаа ингээд нөгөө хэрэглэгчээ ингээд угаасаа нөгөө нэг сайн хамгаалж чаддгүй юм байна. Айгүй муухай юм байна. Тэгээд эн чинь бүхэл бүтэн ингээд 5-6 жилийн хөдөлмөр ингээд явж байгаа. Тэгээд ингээд ямар нэгэн мэдээлэл ингээд оруулах боломжгүй болцсон оруулсан ч гэсэн нөгөөх нь олон хүнд хүрэхгүй болохоор оруулаач барах хэрэггүй гэсэн үг. Тэгээд нөгөө хизээ ингээд нөгөөх нь ингээд тавигдах юм угаасаа байхгүй. Зарим одоо ингээд репорт хийсэн юмнууд чинь 7 хоног сар гэдэг ингээд байдаг шүү дээ. Миний болохоор бүр байхгүй. Нам бүр ингээд байхгүй. Ямар мэйл ч явуулах боломж байхгүй болоод ингээд байцсан. Тэгээд яг хөө пэйс маань бол ажиллаж байгаа. Ингээд хаагдаагүй ажиллаж байгаа. Тэгт ямар нэгэн мэдээлэл болохоор ингээд хүрэхгүй байгаа. Тэгээ хамгаан ерөнхийдөө Монгол 5 дээр ингээд өрөө түрээслүүлж байгаа. Тэгээд ийм хөрх цэвэрхэн өрөөнүүд түрээсвэж яадаг шүү. Тэгээд хүмүүс байх юм бол хэлээрээ. Одоо ерөнхийдөө Facebook нэг бол хийхгүй. Одоо ингээд YouTube-ус угаараа ингээд та бүхэнд гой мэдээлэл хүргэх болноо. Тэгээ муухай л байд юм байна. Ерөнхийдөө энэ бол санаатай одоо ийм халдлага. Санаатай одоо ийм муухай ийм хүмүүсийн ийм одоо яг бол энийг бол нэг 2 хүн хийсэн. Гэхдээ энэ нь бол хиний сайн мэдгүй ч гэсэн ийм зүйлийг хийсэн хүмүүс гомдолтой байна. Тэгээд миний одоо өнөөдрөөс ахуулаад YouTube-ус угаараа та бүхэндөө ийм мэдээлэл өргөх болно. Тэгээ өөрөө сонирхож байвал хэлээрэй. Тэгээ угаасаа ч амгаан 9 сарын үед би өөр бас орон руу явах гэсэн. Тэгээ бас өрөөнүүдийнхаа талын ч гэсэн болиё гэж хэлсэн. Гэхдээ одоо үйл ажиллагаагаа одоо нэн дээр явуулах одоо учраас одоо ингээд Facebook-ийг хийхгүй YouTube-ос угаараа та бүхэндээ мэдээлэл өргөх болно. Тэгээд доор ингээд хэрвээ обстел ингээд хүсчээвэл одоо миний яг энэ
Facebook Facebook-ийнхаа хаягийг тавьчид эрүүгээр орж ирэх ч юм уу энэ утас руу залгаад өрөөний захиалга бас аваарай гэж хэлмээр байна. За баярлалаа. Баяртай.